галзуу серисугтан тавтай морил. Зайдулле The Legend of Kitchen Soldier. Гэх энэ галзуу цувралан үргэлжлүүлэх цаг болжээ гэж. Яа, за та нарыг үнэхээр барахгүй байна уу бороо. Мөн бороогоо та нараа хөлдөө чирж аллаа штэ хөөе. Жохон тайван л та манайхан. Борон тэр өмнөх тайлбар дээр хэлсэн штэ. Хитэн бороонууд нь хамгийн хурднаараа ингээд дараагийн парт оруулах гэж хичээнэ. Харин та нар маань тэр хооронд заа юу 12 болон түүнээс дээшээ гэсэн штэ. Тэгсэн та нар одоо яг 12К хөрөнгөөлттэй баг гэл орно гэд ойлгоод ах юм манайхан. Чин одоо 30 минутын те 30 гаруй минутын контент хийх гэж одоо бөө юм болд нь штэ. Та нар одоо мэдчихвэс тийм чин хэлүүлдэг үү? Киногоо үзэн, бичин тэгээд одоо борон ярин тэгээд ярьсны дараа ингээд үсээ эвлүүлнэ гэж зүссэн бүрийн одоо янз янзын болдог байхгүй да. Тэгэхээр энд чинь бас нэг жоохон тодорхой хугацаа орно шүү дээ. Тэгэхээр та нар энийг ойлгож үзэх хэрэгтэй бай шүү манайхаа. За тэгээд тийм байна. Тэгэхээр та нар угаасаа лайка дараад алидийн сурцсан бүр сурцтай ч юм байна. Тэгэхээр одоо энэ партаа үзэнгээл лайка бас харамгүй бэлгэлцгээгээрэй. Тэгээд энэ галзуу цувралыг та нарт нэг айтайхан шиг галзуу гоёор яриад өгөөрэй гэд хэдэн бороонуудтай нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. Манайхан тэгээд ер нь 12К дундчилдаг болцсон юм байна дүү. Галзуу. Энийгээ тэгээд та нар маань уламжлал болгочвол хэдэн бороонууд нь галзуу урамшаал галзуу цувралуудыг л яриад байна гэсэн үг шүү дээ. За. Тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаагүй бол дагаарай. Ингээд энэ галзуу сонирхолтой цувралан үргэлжлүүлцгээе. За нэг сэтгүүлчийн яриагаар цуврал маань үргэлжлэнэ. Canlan Post дээр алба хааж байгаа байлдагч Кан Сонжигийн хийсэн амттай хоолыг их хурлын гишүүн хүртэл гайхан биширсэн билээ. Түүний хийсэн амт чанартай хоол алба хааж байгаа цэргүүдэд эерэг сайн нөлөөг үзүүлж байна. Алба хааж байгаа цэргүүдийн төлөө би чадлаараа хичээж хоол хийж байгаа. Миний хоол таалагдсанд баярлалаа. Цэргийн хоол чанаргүй байна гэсэн хийлам дэгдэж байгаа ч бодит байдал дээр цэргүүдийг олон төрлийн амттай хоолоор хооллож байгааг бид газар дээрээс нь сурвалжллаа. Зэвсэгт хүчний телевиз сэтгүүлч Жон Мина. Сэтгүүлч Минаг Сонжигийн найз бүсгүй гэж бодсон цэргүүд тэрнийг найз охиноо нуусан гэж явуулсанд Сонжи бид хоёр жирийн найзуудаа гэж гүрэлээ. Уучлаарай, та нар манай Сонжигийн хал цэргүүд нь үү? Тийм ээ. Тий. Манай Сонжиг харж хандж байгаарэ. Тэгэлгүй яах вэ? За тэгээд бүгд өөрсдийгөө Сонжигийн сайн найзууд тэрнийг харж хандна гэж амлацгаана. Удалгүй Ахмад Хуан ирээд ангийнхан талаар сайн нийтлэл бичиж өгөхийг хүснэ. Та хоёр бие биенээ сайн таньдаг юм шиг байна. Найзууд юм уу? Найзуудаас ч илүү дотно гэх үү дээ. Тэгсэн Сонжи сандраад тэрнийг дагуулад тэндээс бошуухан холдлоо. Тэгээд жирийн байлдагч болохоор чөлөөтэй байж болохгүй байгаагаа учруулсанд Минач тэрнийг ээжтэйгээ ойр-ойрхон холбоо барьж явахыг сануулад ээж нь сайнгүй байгааг дуулгана. Дүрс солигдоход юун төрөч Сонжи хоёр галтгоогоо увааж байна. Тэгсэн галтгооны утас дугуйч ротын захирагч дуудулж байгааг дамжууллаа. За тэгээд юун төрөчийг одсонд чөлөөг нь хойшлуулж оронд нь Сонжид чөлөө өгөх болсныг Хуан Ахмад хэлдэг. Цэрэгт ирэхээс өмнөхөн аав нь нас урсан учраас ар гэр дээрээ яаралтай очих нь чухал байгааг хэлээд Сонжиг эзгүүд юун төрөчийг галтгоондоо үргэлжлүүлж ажиллахыг тушаасанд мань төрөч дургуйдсан ч юу ч хэлж чадсангүй. За ингээд Сонжи чөлөөгөр явахаар болдог. Чөлөөгөр явах болсонд хамт байдаг цэргүүд нь хувцсыг нь бэлдэж өгөөд найз охин дээр аятайхан хувцастай очихыг сануулцгаана. Мина миний найз охин биш ээ. Тэгвэл надад найраад өглөө. Тэрийг харин сайн мэдэхгүй. За ингээд ярилцаж байдал нь ууралсан юн төрөч ороод ирсэнд бүгдээрээ сандарлаа. Ой Кан Сонжи, Батлоны захирагч ротын захирагч чам сайн хандлаа гэд бити давраад байгаарай. Энэ үеэр тасхийнхан цэргүүд тэрэнд догтуутай мөнгө өгч анх чөлөө аваад явж байгаа цэрэгт мөнгө өгч явуулдаг уламжлалтыг хэлсэнд Сонжи баярлалаа. За тэгээд мань хүн автобусанд суугаад Сөүл рүү хөдлөнө. Явж байтал нь гинт тоглоом нь нүдэнд нь харагдлаа. Цэргийн ангийг орхисон тул тогоочийн чадвараа ашиглахыг хатуу хориглоно. Сонжи шууд ээжийнхээ ажилуулдаг фуд трак руу яваад очсонд ядарсан ээж нь унтаж байна. Хүүгээ харсан ээж нь баярлаад тэврээд авна. Тэгэд ээжтэй туслаад эхэлсэнд хүүгээ сайн байгааг харсан ээж нь их баярлдаг.
Ээжээ, энэ хав нэг л хүн цодоо болцсон юм шиг. Харин сүүлийн үед бизнес нэг жаахан тиймхэн байгаа. Тэгээ Сонжоо ээжтэйгээ хамт хоололцгоно. Энэ үеэр тэр чадвараа ашиглах гэсэн ч тоглоом хатуу хоригддаг. Тэгээд Сонжоо ээжийнхээ хийсэн догбүүгийг амтлаад үзтэл тиймч амттай байсангүй. Аавыг нь өнгөрснөөс хойш ажилуулдаг байсан фуд тракийг ээж нь ажилуулж эхэлсэн ч аав шиг нь чадварлаг тогооч биш учраас ашиг орлого муутай болсон нь тэр байж. Энэ үеэр дүүн ирж тэдний хоол хүмүүсийг татах шинэлэг үзэмжтэй биш учраас хүн баг байгааг хэллээ. Эннээс гадна байнгын үйлчлүүлэгчд нь ирэхэ болсныг Сонжоо мэдээд гайхдаг. Тэгээд өөрөө хийж үзэхээр шийднэ. Гэвч тусгай чадвараа ашиглахыг хориглосон учраас яг өөрийнхөө хоол хийх ёстой боллоо. Тэгээд хийсэн догбүүгийг ээждүү хоёртой амсуултал нөгөө хоёр нь гацчлаа. Дүүн амтгүй болсныг нь шууд хэлсэн бол ээж нь амттай болжээ гэж урамшуулна. Тэгээд фуд трак хагаад амттай хоол олж идэхээр шийдцгээе. Зарим нөгөө талд юм төрүүч галтгоондоо хутгаа ирлээд сууж байна. Тэр нэг орой офицерууд нь нөхрийг хоол хийж чаддаггүй. Сонжоогийн ачаар хэдэн өдрийн чөлөө олж авсан гэж ярьж байсныг мартаж чадахгүй л байлаа. Тиймээс Сонжоогүйгээр амттай хоол хийж чадна гэж харуулахаар хатуу шийдэж шүл хийгээд үзтэл үнэхээр янзтай амттай болсон санагдлаа. Гэвч дүрс солигдоход мань төрүүчийн амтгүй хоолноос цугтаасан цэргүүд явуулын мухлагийн гадаа дугаарлцгаажээ. Нөгөө талд Сонжоо ээждүү хоёртоо мах шарж өгсөн ч бас л олигтой болж өгдөггүй. Хэдийгээр тэр өөрийгөө постныхоо хамгийн сайн мах шарддаг нь гэж гайхуулсан ч махаа хизээ эргүүлэхээ мэдэхгүй дахин эргүүлж харсаар л. Тэгээд Сонжоо ээждүү хоёртойгоо ярилцаж угаад дүүгээ бусад хүүхдүүд шиг малатан шүл идэхийг хүсдэг ч гэсэн мөнгөгүй учраас өдрийн хоолндоо голдуу бэлэн гомин идэж байгаа гэдгийг сонсоод дугтуутай мөнгнөөсөө сугалж өгöd малатан авч идэрээ гэд өгсөнд дүү нь баярлж байна. Тэгээд үлдсэн мөнгөө ээжтэй өгöd чөлөөтэй хэд хоногтой ээжтэй туслахаар шийднэ. Орон Сонжоо чадвараа постноос гадуур ашиглаж болохгүй байгаад сэтгэл дундуур сууж байлаа. Тэгсэн урд нь тоглоом нь гараад ирдэг. Чи чадвараа постноос гадуур ашиглах боломжтой болохын тулд агсан төвчний тогооч левелд хүрэх ёстой. За ингэж мань хүн буцаж очисон хойноо аль болох их XP оноо хурдан цуглуулж төвшин ахаад халагдаж ирсэн хойноо аав шиг цайны газар нээхээр шийддэг. Харин тэр хүртэл ээжтэй туслахын тулд утсаараа догбүүгийн жор хайна. Нөгөө талд юм төрүүч өөрөө бие дааж хоол хийж сурах гэж янз бүрээр л үзэж галтгоонд нь дайн болох шахуул юм болж байна. Нөхөр хөлдөө доогийг тэр чигт нь халуун тосонд хийдсэн учраас зогсоо зайгүй буудаж байгаа нь энэ. Тэгсэн паг ахлах төрүүч гишүүн амттай хоолоор тайлсан тэдний постын цэргүүдэд зариулаад үхрийн ястаа мах явуулсныг авчирна. Тэгэд Сонжоог ирэх хүртэл маханд ягаад ч хурч болохгүй гэдгийг юун төрүүчд хатуу сануулдаг. Маргааш нь Сонжоо гэрийнхээ шүүгээг ухаж угаад аавынхаа тэмдэглэлийн дэвтрийг олж авлаа. Тэнд хүнсний бүтээгдэхүүнээ хизээ аль лангуунаас очиж авч байхыг тодорхой бичсэн байна. Тэгэд аавынхаа байнга очдог байсан доогны үйлдвэрт очиод шинэхэн доог аваад бас шинэ ногоонуудыг цуглуулдаг. Очсон газар бүрийнх нь хүмүүс аавыг нь таньж дандаа хамгийн сайн бараа авдаг байсныг дурсаж ярьж байлаа. Энэ үеэр ээрэн ахлах дэслэгч бараа нийлүүлэгч компаниудыг нэг бүрчлэн шалгаж байна. Тэгэд сүүлд тэднийд бараа нийлүүлж байсан компани нэрийг нэтээр шүүгээд үзсэнд ямар ч илэрч олдсонгүй. Залгаад үзтэл утсан салгаатай байлаа. Эрийн өмнө постын захирагч бас энэ талаар асуудал үүсгэж байгаад ажилласаа чөлөөлөгдсөнийг ээрэн тэр үед сандаг. Тэгэд Хуан ахмадыг орж ирэхэд хүнс нийлүүлэгч компани талаар ямар ч мэдээлэл олдохгүй байгааг хэлсэнд постын захирагч ийм зүйлд анхаарах шаардлагагүй гэд халгаасангүй. Чи өөрийгөө бодоод энийг дуугүй орхио. Дээрээс томчууд чамайг хорхотой араандаа зуучаад би чамайг арай ядан хамгаалж байгааг ойлгож байна уу? Би халагдах хүртлээр албаа нэр төртөө биелүүлэх бодолтой байгаа шүү. Тэгээд дээрэн галтагоонд очиж тэнд байсан цаасан хайрцаг дээрх Нампио гэх хаягийг хуулж автал доороос нь өөр компани нэр гараад ирлээ. Сонжоо ээжтэй амттай хоол хийж өгөх гэсэн чи нэг л болж өгдөгвэ. Тэр аавынхаа хийдэг байсан амтыг гаргаж авах гэж байдгаараа л хийж байна. Тэгсэн Мина ирээд Сонжоог чөлөө авч ирснээ хэлээгүй гэж ууралсанд ээж нь сандраад тэр хоёрыг хамт хоол идүүлэхээр явуулдаг. Тэгэд тэд алхаж явахдаа нэг догбүүгийн газрын гадаа хүмүүс очрлсон байгааг харж тэндхийн догбүүгийн амтыг үзэхээр шийдлээ. Гэтэл тэр газрыг ажилуулдаг хүн нь цэрэг хүн байсанд Сонжоо их сонирхно.
Тэгэд нэлээд очрлсны эцэст Догбугийг амсаад үзтэл Сонжэ Мина хоёр хоёулаа биширцгэн. Нөгөө талд мань юун төрөөж хийц хүрээд байж гин. Тэгсэн мөнгөийг ирээд Сонжэгийн жорны дэвтрийг өгсөнд юун төрөөж битүүхэндээ баярлдаг. Сонжэ хэрэг болж магадгүйгээд зариуд дэвтрээ үлдээчих. Оройн нөгөө Догбугийн газар ажиллаулдаг цэргийн нөхрийг ажлаа тарахад өвдөн дээр нь Сонжэ амдаа зогсож байлаа. Тэгээд тэрнээс Догбугийн хийхийг зааж өгөхийг гуйна. Нөгөөх нь эрс дургуутсан Сонжэ ээжигээ нас барсан аавынх нь фуд тракийг ажиллаулаад дампуурхын ирмэг дээр ирсэн гэдгийг хэлж хамт ажиллаж өөрөөс нь суралцах хүсэлтэйгээ илэрхийлдэг. Хэрвээ та туслахыг зөвшөөрвөл би юу ч үсэн хамаагүй хийнэ. Чи үнэхээр юу ч үсэн хийж чадах юм уу? Тийм ээ, чадна. Занга нөгөө нөхөр мань хүнээр бэлтгэгч хийлгэж сонгон хэрчүүлнэ. Маргааш нь Сонжээг тэнд ажиллаж байгааг хараад Мина гайхлаа. Харин Сонжэ тэрнийг анзааралгүй тоглоомын хүчгүйгээр өөрийн чадвараар хоол хийж сурахаар хичээнгүйлэн зүтгэж байна. Мань хүн ихэндээ тосныхоо халууныг тааруулж чадахгүй түлж байсан ч явандаа сурж байна. За сүүлдээ Мина тэрнтэй нийлээд Догбугийн газар зөөгч хийдэг. Оройн ажлаа тараад явж байхад Мина тэрнийг чөлөөний хугацаанд дуусгах гэж байгаа учраас үлдсэн хугацаанд амраач гэсэнд Сонжэ ядарч байгаа шин зүйл сурч байгаадаа баяртай байгаагаа хэлнэ. Тэр үед Мина ахлах сургуульд хамт сурдаг байснаа саналаа. Тэр хоёр ахлах сургуулийн нэг ангид сурдаг байж Сонжэ даруухан дуу муутай сурагч байсан бол Мина нүүрэмгийн хөгжилтэй сурагч байсан байна. Тэгэд Мина нөхрийг сурагч байхын л хачин хүүхэд байсан. Гэж шоолсонд Сонжэ зориг гаргаж нэг зүйлийг асууна. Хэрвээ чи гинт ямар нэг онцгой чадвартай болчихвол яах вэ? Тэгэд чамд нэг дуу хоолой сонсогдоод чамайг левел ахихыг сануулад байвал чи яах вэ? Чиний хийсэн бүхэн чинь XP оноогоор хэмжигдээд өдөр бүр даалгавар биелүүлж тусгай чадваруудыг эзэмшээд л. Хэрвээ ийм зүйл болвол чи хамгийн түрүүнд юу хийх вэ? Яг над шиг юм байна. Би одоо дагалдан сэтгүүлч хийж байгаа. Өдөр бүр даргийнхаа тушаалыг сонсоол. Хийж байгаа ажил бүрээсээ туршлага хоримтлуулж чадвараа сайжруулаад л. Тэгэд би хичээгээд хангалттай XP-тэй болох юм бол бүтэн цагийн ажилтан болно штэ. Тэгвэл би одооноос илүү сайн хүн болж чадна гэсэн үг үү? Чи угаасаа л сайн хүн штэ. Өөрөө л мэддэггүй болохоос. За нөгөө талд юун төрүүч ч бас хоол хийх чадвараа сайжруулах гэж байдгаараа хичээж байна. Тэгээд зориг гаргаж пак ахлах төрүүчийн хурч болохгүй гэсэн үхрийн махаар шүл хийхээр шийддэг. Маргааш өглөө нь пак ахлах төрүүчийг ирэхэд галтайгаа бүхэлдээ бөөн утаа манан. Тэгээд юун төрүүчийг үнтэй махаар дураараа шүл хийсэн байсанд пак ахлах төрүүч боож өгөх шахна. Шүл нь гайгүй өтгөн цагаан харагдаад байгаа юм шүү. Чи энэ нөхрийг мэдэж гэнэ үү, аа? Өтгөн цагаан болгох гэж шүлэндөө кофений сүв хийж байж мэдэх нөхөр. Тэгэд тэр зориглж шүлийг амсаад үзтэл шүл нь аваа боломжийн амттай байсанд гайхаж будаа хийж идэж үзээд гацнаа. Тэгээд өөрийгөө сэтгэлдээ бүсгүйгээ аврахын тулд юун төрүүчтэй хамт мафийнхантай зодолдож ялж байгаа юм шигээр төсөөлнө. Өөрийнх нь хийсэн шүлийг цэргүүд анх удаага асуудалгүй эдсэнд мань төрүүчийн хөлн газар хүрэхгүй баярлж байна. Нөгөө талд Догбугийн газрын тоогоож авахгүй Сонжэтэй сууж уугаад сууж байлаа. Маргааш нь Сонжэ буцах ёстой болжээ. Гэсэн ч Сонжэ мэдхийг хүссэн жороо мэдэж чадаагүй байлаа. Гэхдээ тэр шарах арга барилд боломжийн суралцаж. Тийм учраас тоогоож авахгүй тэрнийг дараагийн удаа чөлөө аваад ирэхийг хүсдэг. Тэгээд ээжд нь сайн чанарын ээлжихэн чих өгүүлсэнд гэртээ ирээд бүгдээрээ амтрахын иддэг. Тэр мөчөд өөрийнх нь хайж байсан амт ээлжихэн чихний амт байсан болохыг ойлголоо. Тэгэд Сонжэ Догбугийн сүмсэндээ ээлжихэн чих хийж бэлтгэхэд хамтдаа идээд үдсэнд яг аавынх нь хийдэг байсан Догбугийн амт амтагдсанд бүгдээрээ баярлдаг. Ээж нь ч тэр жорыг нь сайн гэгч нь бичиж аваад үлднэ. За тэгэд тэр цагаас хойш ээжийнх нь фуд тракийн орлого эрс нэмэгдлээ гэж. Сонжээг пост руу дөхөөд ирэхэд тоглоом нүдэнд нь харагдаж тогоочийн замнлаа үргэлжлүүлэх боломжтой болсныг сануулсанд Сонжэ баярлаад илүү их хичээхээр шийднэ. Харин тэрнийг ирэхэд мань юун төрүүч хямраад сууж гин. Учир нь удахгүй хээрийн сургуулийн бэлтгэл болохоор болсон учраас чөлөөний хугацааг нь дахиад тодорхойгүй хугацаагаар өөрчилчихжээ гэж.
Тэгсэн Сонжогийн өмнө тоглоом нь дахиад харагдлаа. Хоолоор дамжуулан анги нэгтгэлийн цэргүүдийн урам зоригийг бадрааж KCTC-гийн тэмцээнд төрүүлэх боломжийг үүсгэх. Үүнийг хийж чадвал 7 хоногийн хугацаанд 2 дахин их XP оноо авах болно. За энийг сонссон Сонжо баярлна. За сори байж гараа борон та нартай гялсны галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Дүрс солигдоход постны цэргүүд хээрийн сургуулийн үеэр болох марш тактикийн тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэл хийж байна. Бэлтгэлийн үеэр Сонжо тэр тэмцээнд төрүүлэхийн төлөө хичээх бодолтойгоо хэлсэнд мөнгийг тэрэнд тэр бодлоо орхихыг зөвлөлөө. Тэгээд алдарт хорт могой тусгай ангийнхныг хeenч ялж үзээгүйг хэлнэ. Тэр хорт могой тусгай ангийнхан байж тэ өөрсдөө яг л хойд солонгосын цэргүүд шигээр төсөөлж бэлтгэл хийдэг. Тэр бүхэл хойд солонгосчууд шиг аялгаар ярьдаг гэсэн цуу яриас сонссон гэдгийг ярина. Тиймээс нэгэнт тэднийг дийлэхгүй болохоор бэлтгэл хийгээд хэрэггүй гэж мөнгийг бодож байлаа. Харин юун төрүүч галзуурсан юм шиг л бэлтгэл хийж байна. Сонжо ирсэн даруйда хоолоо шаргуу хийж эхэлсэн учраас удахгүй шарах чадвар нь нэг левел ахиадгана. Ахлах төслөгч Эрен цэргүүдэд тэмцээнд шаргуу бэлдэж бол Хуан Ахмад тэднийг анхааралтай ажиглана. Батлооны захирагч Эреныг удахгүй албаа хааж дуусаад яваад өгөх учраас тэрнийг хит өмөрч шугам давах хэрэггүй гэж Хуан Ахмадд сануулсан байсан учраас Эрений янз бүрийн санаачлагыг Ахмад Хуан төдийлөн дэмжихгүй болсон байлаа. Тэр өдөр юун төрүүч Сонжо хоёр төв байрны ард байсан явуулын галтгоогоо гаргаж ирсэнд хээрийн сургуулийн үеэр галтгоогоо орхихгүй байхыг хатуу сануулж галтгоо эрсдэлд орсон тохиолдолд сахилгын шийтгэл ононо гэсэнд мань хоёрч сандарцгаана. Удалгүй тэднийг хээрийн сургууль болох ойд ирсэнд ахлах тэслэгч Эрен тэнд байх хугацаанд хэрхэн багаар ажиллах ёстойг сүүлийн удаа тайлбарлаж өгнө. Тэдний биед тусгайлан байрлуулсан мэдрэгчээр тухайн цэрэг суманд оногдсон, шархтсан, үхсэн гэдгийг илтгэж, үхсэн цэргүүдийг бэлтгэлийн талбайгаас холдуулах байлаа. Энэ үеэр юун төрүүч Сонжо дээр ирж, хоёулаа галтгооны цэрэг эмчин бүх юм буруугаар эргээд дайснууд ороод ирэх юм бол шууд бууж өгнө шүү. Гэсэнд Сонжо санал нийлсэнгүй. Ахлах төрүүч Пак бид хоёрыг үхэх байсан чамаагүй галтгоогоо орхиж болохгүй гэж хэлсэн штэ. Тэгэхээр эцсээ хүртэл тэмцэх ёстой. Чи ч надад бүр дүрдээ орчоо юу? Жохон тайван хөөе. За ингэж мань хоёр галтгоогоо сойрлуулж хоол хийхтэй бэлтгэнэ. Гэвч тэр хоёр өмнө нь ийм галтгоо ашиглаж үзээгүй учраас яах ёстойгоо нэг л сайн ойлгодог. За удалгүй батлооны командлагч ирлээ. Тэгээд Хуан Ахмадтай уулзаж тэдний 4-р ротыг амжилт гаргана гэж найдаж байгаагаа хэлсэнд Хуан Ахмадч амжилт гаргана гэж амлана. Тоглоом нь Сонжод галаа нэмхийг байнга сануулж ирсэн ч Сонжо хээрийн галаа хянж ерөөсөө чадахгүй байлаа. Тэгээд хийсэн дахианы шүл нь энэ удаад амтх болно. Залгсан энэс нь болоод Хуан Ахмад тэр хоёрыг толгой төрөөгүй загнадаг. Тэгээд бэлтгэл дууссаны дараа хариуцлага тооцно гэж уурлаад дотогшоорно. Ажуулахад батлооны командлагч нэг их зүйл хэлсэнгүй. Дайны цагт хоол голох шаардлагагүй. Будаан жоохон хатуурсныг эс тооцох юм бол боломжийн л болж. За тэгсэн удалгүй батлооны командлагчийн гэдсэн базалсанд командлагч сандарч нойлын цаас шүүрч аваад нойл руу гүйлээ. Батлооны командлагчийг үгээд гарч ирэхэд ротынхан бүгдээрээ нойлын үдэнд очролж байсан учраас сандарсандаа машин лугаа гүчгэнэ. Уралсан Хуан Ахмад мань хоёрыг шийтгсэнд мань хоёрч яг юунаас болоод рот даяараа гэдсэн өвдсөнийг ойлгосонгүй. За нөхдүүдийг ингээд бойтголж байгааг хорт могой тусгай ангийнхан анхааралтай ажиглана. Тэд 4-р ротынхныг амархан буулгаж авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Сонжо хоолны үлдэгдлийг асгахаар явж байхдаа тогоочийн нүд чадвараа ашиглаж хоолыг хартал тэнд хордож муудсан зүйл нэгч байдгүй. Тиймээс нэг махыг амсаад үзтэл юун төрүүччгүйгээд ирлээ. Мань хоёрыг ярилцаж байтал майханд байсан цэргүүдийн төхөөрөмжүүд бүгдээрээ суманд оногдлоо, үхлээ, суманд оногдлоо, үхлээ гэж дуурсанд бүгдээрээ сандарцгаана. Гэтэл
Тэдний дээрээс их бууны дайралт ирсэн байж таарлаа. Тиймээс тэд амьд үлдсэн цэргүүдээ аваад их бууны цохилтын зайнаас холдох ёстой болно. Удалгүй шүүгч нар гарч ирээд үхсэн цэргүүдийг тэмцээнээс хасагдсныг мэдэгдсэнд тэмцээнд ялалт байгуулахгүй гэдэгтээ итгэлтэй байсан цэргүүдч дуртай наргагүй хасагдсан гэсэн бичгээ хүлээж авцгаана. Гинтийн дайралтад өртөж зарим цэргээ алдсандаа сандарсан Хуан Ахмадч бушуухан үлдсэн цэргүүдээ майхнаас холдож гүйхийг тушаалаа. Мань хоёр ч сандарч галтгоогоо нүүлгэнэ. Шүн болоход тэд дараагийн очих газраа хүрээгүй алгасаар л. Тэгээд нэг газарт очоод буудалцгаана. Энэ үеэр Сонжээ цэргүүдийн сэтгэл зүй нэлээ муу 29% байгааг мэдлээ. Цэргүүдийн сэтгэл зүйг дээшлүүлэхийн тулд яаралтай амттай хол хийж өгнө. Тэр шүн харуулд гарсан цэргүүд бүүгээд ухаангүй унтаж байлаа. Тэгээд Мунигийг зочоод сэртэл урдхан талд нь хэн нэгэн байх шиг харагдана. Гэтэл нэг хүн гарч ирээд хоолны хаягдлын сав авах гэсэн юм а. Гэлсэнд нөгөө хоёр тайвшраад дотогшоо нэвтрүүлдэг. Энэ үеэр Сонжээ юун төрүүч хоёр хоолоо хийх гээд бэлдэж байна. Тэгсэн нөгөө хүнийг харсан Сонжээ сэтгэл зүйн нэлээд өндөр байгааг хараад сэжигтэй санагдана. Тэгэд нөхрийг халааснаас нэг юм гаргаж ирэх гэж байгааг хараад шууд явж очоод бууга тулглаа. За тэгэд нууц үгээ асуусанд цаадах нь мэдэхгүй байна. Энэ үеэр ахлах дэслэгч Эрен гараад ирлээ. Сонжээ нөхрийг халаасандаа байгаа зүйлийг гаргаж ирэхийг шаардсанд цаадах нь арга буюу зөвшөөрнө. Тэгэд юун төрүүч нэгжсэнд халааснаас нь тесрэх бөмбөг гэсэн бичгтээ цаас гарч ирснээр тэр хүн дайсны хорлон сүйтгэгч байсан нь ил болдог. За үүний ачаар Ротын цэргүүдийн сэтгэл зүй 5% нэмэгдэж 34 дээр ирлээ. Маргааш өглөөний батальоны захирагч ирж урьд шөнө харуулт гарсан хоёр цэргийг загинжээтэл гидсэн өвдөд бушуухан нойл руу гүйлээ. Тэд дайсны тагнуулыг нэгжиж дайсны газрын зургийг гартаа оруулсан учраас эсрэг талын байршлын талаар мэдээлэлтэй болж авсан байна. Юу ч болж байсан дайсныг төв байрлууга дайруулж болохгүй. Бүх хүчээрээ үхэн хатан хамгаалах ёстой. Тиймээс үхэж болохгүй. Та нарын нэг ч л надаас төрүүлээд үхэх юм бол бэлтгэл дуусаад хатуу ярина шүү. Ойлгов? Тэгэд батальоны дарга нойл руу гүйлээ. Мань хүнийг бутан дотор хүндэрчээтэл гинт буунду гарч төхөөрөмжөнд нь үгсэн гэсэн дохио ирснээр батальоны командлагч маань хүндэрч угаад чад. Бригадын командлагчийг ирэхэд нөхцөл байдал нэлээ муу байлаа. Тэдний дивизийн 70% нь алагдсан байснаас гадна эрхийнх нь өмнөхөн батальоны командлагч нь өгчихсэн учраас дэлбэртлээ хууралж цаашид маш хянамга байхыг тушаалаа. За ингээд тэдний батальоныг Ахмад Менгүү цаашид удирд харуулна. Гэтэл энэ үеэр хангамжийн шугамыг дайсан гартаа оруулсан учраас нэмэлт хангалт ирэхээргүй болсон тухай мэдээ ирдэг. Энэ жилийн цэргүүд эсэргүүцэлгүй амархан үхээд угаад хорт могой тусгай ангийнхан баяртай байгаа харагдана. Харин мань хоёр галтгооны машиныхаа зуухыг хасаах гэж хичээж угаад эвдсэн учраас ажиллагаагүй болж цэргүүд нь бэлэн хоол идэхээс өөр аргагүй боллоо. Эннээс болоод цэргүүдийн сэтгэл зүй авах юмгүй болцгоно. За тэгсэн Эрен ирээд хоол хүнсний нөөц хэрвээг асуусанд хангамжийн цуваагаа дайсанд алдсан учраас хангалттай хүнс байхгүй гэдгийг мань хоёр хэллээ. Тэгсэн Сонжээгийн нүдэнд тоглоом нь харагдана. Хангамжийн машинд үлдсэн хүнснүүдийг цуглуулж амттай хоол хий. Тэгэнгүүт Сонжээ хангамжийн машины байгаа газарт очиод үлдэгдэл хүнсийг авчрах санал гаргасанд ахлах дэслэгч Эрен дэмжлээ. Ингээд ахлах төрүүч Пакаар удирдуулсан баг шөнөөр машин байгаа газар руу явцгаана. Очихт нь дайсны цэргүүд хангамжийн цуваанд ажилласан хүнснүүдийг зөөж байлаа. Тэд нар биднийг хараагүй юм чинь бушуухан буцаад явцгаая. Энэ хүртэл явсан юм чинь яаж уцах юм бэ? Цэрэг хүн зэвсгээ агссан бол буцадгүй юм. Юун төрүүч надтай хамт яв. Ингээд тэд дайсан руу ойртож очиод хий буудаж анхаарлыг нь татна. Ха буун дуунаас цочж байгааг нь харахад та нар хорт могоо биш чигийн өтнүүд юм шивдэ. Манай хоолыг хулгайлахаа болоод гүүгээ дээр өтнүүдэ. Энэ юун тэнгүүд вэ? Юун төрүүч хам курдаараа зүгтаарэ. За би зүгтлаа шүү. Ингээд юун төрүүчийг ийш тийш займчин бултаж зогтсонд Пак төрүүч ч тэрэнд яаж зогтохыг үзүүлнэ гэж. Дайснууд нь хойноос нь хөөж эхлэхэд Эрен Сонжээ хоёр дайснуудыг буудаж бүгдийг нь зүйл дуусгана. Гэвч энэ үеэр мэрэгэн бууч хой дотор байж таарлаа. Тэгэд Сонжээг буудахын даваан дээр Пак төрүүч мэрэгэн буудагчийг буудаад зүйл дуусгана. Мань дөрвийг даалгавраа амжилттай биелүүлээд ирсэн Ахмад Хуан баяр хүргэсэн бол тэднийг зөвшөөрөлгүй явлаа гэж Менгүү Ахмад ууралж байна. За тэгсэн Ахмад Хуан тэсэлгүй Ротынхнаа өмөрч нөхөртөө маргана. Энэ үеэр батальоны захирагч ирээд тэднийг дайны цагт удирдлагаас зөвшөөрөл авалгүй явсан учраас бэлтгэлийн дараа шийдэх нь гэж сануулдаг.
төвөөс нэмэлт хүч ирүүлсэнд тооцож өгсөн цэргүүдийг буцаагаад амьлуулсан нь тэр байжээ. Цэргүүдээ өлсөж өгөх аюулаас аврахын тулд аюулыг сөрж явсныхаа төлөө шийтгүүлэх болсондоо маньхэд дурамжхан байцгаана. Олж ирсэн хангамжийн зүйлсийг үзтэл дотор нь маш амттай хоол амтлагч байсанд юун төрөж хагартлаа баярлнаа. Тэгээд мань хоёр бушуухан шиг будаа агшааж хоол хийцгэн. Ингээд юун төрөж нэг арга сэтэж цэргүүдийн тоогоор уут гаргаж уутанд амталсан будаа хийгээд тараалаа. Задагсан гаванчвал дургуйцэж ууттай будаага шидсэнд тэр нь өнхөрч явсаар газар дор хонгол ухаад түүгээрээ явж байсан хорт могойнуудын дунд өнхрөөд ирдэг. Тиймээс тэдний нэг нь ууттай будааг авч халаасандаа хийгээд цааш явна. Хийсэн ууттай хоолыг хараад Хуан ахмадж гайхаж идэж болох эсхийг асуулаа. Тэгэд мань ахмадын сэтгэл зүй нүдэн дээр нь буурахыг хараад өмнө нь юун төрүүчийн цэргүүд шарсан л хоол бол юу ч хамаагүй амаа олохгүй иддий гэж ярьж байсныг саналаа. Тэгэд цэргүүдийн голоод идэхгүй байсан хатсан бичээнийг нунтаглаад бас л голоод идэхгүй байсан амталсан будаагаар бүрээд тосонд шарж давсаар амталсанд тасархаа амттай хоол боллоо. Хуан ахмад ихэндээ тэр хоолнд эргэлзэжсэн ч хазаж үзээд нэлээд амттай байсанд шууд л толгой дотор нь цэргүүд нь бой бэнд болоод дуулж бүжгэлж удалгүй өөрөө ч дунд нь ороод бүжгэлж байна. Ротын дарга харсан бүгд гайхаж хоолыг амталж үзээд бүгд урам зоригоор дүүрч эхэллээ. За ингээд рот даяараа амттай будааг идэж ирч хүчээр дүүрч сэтгэл зүйн эрс дээшилцгэн. Тэр шөнө гаванчвал нэг зэрэгтэйгээ галтгоонд очиж хоол хулгайлах гэж байгаад Сонжэд баригддаг. Сонжэд тэднийг балиулах гэж оролдсонд уралсан гаванчвал заамдж угаад өөр тийш нь аваад явлаа. Тэгээд тэрнийг хуарангаас гаргаад алгадах гэсэнд Сонжэд цочсондоо тогоочнүүдээ эд өгчүүлчихнэ. Тэгсэн газар доор тэднээс холгүйхэн хийсэн хоол нь яваад байгаа харагдсанд Сонжэ гайхлаа. Тэгээд тэр хоол өөрсөд рүү нь ойртож ирж байгаа харагдсанд бушуухан тэндээсгүй нэ. Харин тэрнийг ингэж хачин аашлаад байгаад нөгөө хоёр нь гайхаал үлдлээ. За тэгээд Сонжэ шууд ээрэн дээр очиод нэг юм харснаа хэлдэг. Тэгээд тэд буу зэвсгээ бэлдэж Сонжэгийн заасан газарт ирцгэн. Тэгээд гитэж явсаар нэг нууц түнэл олж дотогшоо орцголоо. Сонжэж тогоочийн нүд чадвараа ашиглаж хоолны араас бусдыгаа дагуулад явна. Цэргүүдийн сэтгэл зүйч нүдэн дээр нь нэмэгдсэнд Сонжэ баярлдаг. Тэгээд тэд смок шидэж дайснууд руу дайрч ороод бүгдийг нь устгана. За ингээд дайсны хүчийг бүгдийг нь устгасан тухай мэдээ аваад Ротын удирдлагуудаж хагартлаа баярлцгаана. Ээрэн тэргүүтээ цэргүүд өгсөн дайснуудыг аваад явж байтал Сонжэ алга болчихжээ. Учир нь мань хүн мананд төөрчихсөн нь тэр байж. Тэгээд төөрсөн Сонжэ маань бусдаас зөрж яваад хуаран дээрээ төрүүлээд хүрээд ирнэ. Тэгээд штаб дотор Ахмад Мингу уцаар ярьж байгааг санамсаргүй сонсчихдаг. Саад болох хүмүүс бүгд байхгүй болсон болохоор гэрээгээ хийгээд ажлаа үргэлжлүүлж болно. Тэр нөө. Тэрнийг би пост руу цөлчихсөн. Болгоомжлоод байгаа бол би удахгүй зохицуулчихна. Энийг сонссон Сонжэ тэндээс бошуухангүй лээ. Тэгсэн гадаа нь хүн зогсож байгаад яриаг нь сонссныг Ахмад Мингу мэдээд хойноос нь хөөсөн ч манан дунд оруулаад алдчихдаг. Ингээд Мингу ахмадаас нуугдаж чадсан Сонжэ тайвширсан ч хөл алдаж хавцал руу унах шахаж ганцаар нэг модны үндэснээс зуураад үлдлээ. За
Part 3-ын тайлбар маань энд хүрээд ингээд дуусч байна. Хэдэн бороонууд нь энэ галзуу сонирхолтой цувралыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хож. За бас л гоё хэсгээр нь дуусгацснаа одоо ойлгож байна. Энд чинь бороо нь яг одоо ингээд дуусгаад байгаа юм биш шүү хөөе. Цаанаас энэ чинь цаанаас яг ингээд дуусгаад байна хөөе. Ойлгоорой. За тэгэхээр яг өмнөх үгээ дахиад давтаад хэлээзээ одоо. Дараагийн парта хэдэн бороонууд нь айл хэдийн бэлдээд эхэлсэн байгаа. За юу. Тэгэхээр тэр хооронд та нар маань лайка яг өмнөх шигэ буюу 12 болон түүнээс дээш. За юу. Одоо та хэд бүр амар юм бэлээ шүү дээ. Бараг Генсийн номонд бичигдэхээр л одоо урдан лайк цуглуулж илээ шүү. Яа та энэ хараад бараг айс шүү. Бараг гэл. Тэгэл одоо та нарыг гүйцэж барахгүйгээ мэдэрсэн юм бүр одоо. За тэгэхэд энэ нэг лайка те одоо харамгүйгээр бэлгэлж угаад үнэхээр гүнээ талархаж байгаа шүү гэдгээ энэ дашрамд хэлье гэж. Тэгэхээр энэ галзуу цуврал маань улам сонирхолтой болсоор байна. Борон та нарт нэг ойлгохтоор нэг айтайхан ярьж өгч байгаа гэдэгтээ одоо найдаж байгаа шүү. Тэгээд та нарын итгэлийг алдаагүй болов шүү дээ. Галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу партийн тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.